Энэ маш чухал хууль хэлэлцэж анхны хэлцүүлэг хийж байгаа. Өнөөдөр одоо манай улсч бол яг нэг өгүүлэхэд ялангуяа нийслэл Улаанбаатар бол хүүхдэд их ээлгүй хотолж хуурсан. Олон байшин барилга цааш жирэг шүнж сэлж явах шиг байна. Ер нь бол улсын үндэс газар төрийн үндэс гэр бүл гэдэг. Тэгээ гэр бүл өнөөдөр зөв хүнийг өсгөж хүмүүжүүлж улсдаа төрдөө бий болгодог. Тэгээ энэ хууль ч гэсэн Монголын хүн амыг өсгөх ёстой одоо бодлоготой юм хууль гэж харж байгаа. Тэгээ хүний өсөлт бол одоо хүн амын өсөлт бол тухайн улсын эдийн засаг болон хөгжилд өнтэй өөр нэмэр оруулдаг. Өөрийн төвийн гишүүн бол бас 2 жилийн талаар бас нэлээд бодлогоосруулж орж ирж байгаа. Тэгээ би нэг ажлын хэсгээс нэг асуулт байна. Ер нь бидний Монголын төр ахмадууд бол энэ хүүхдүүдээсээ ер нь гардтаад байх хэвээр юу гэдэг агуулга. Тэр 7.5 тэрбум төгрөг бол одоо 1 км зам одоо өнөөдөр хэдэн тэрбумаар тавигдж байгаа юм бол би сайн мэдэхгүй байна. Хар хүрхгүй хаа. Тэгэхээр тэр сангийн яамнаас ирсэн тэр санал бол жоохон оновчгүй санагдаж байна. За энэ 1990 оноос өмнө одоо энэ олон хүүхэд их төрүүлж өсгдөг байсан юм аа. 8 хүүхэдтэй, 10 хүүхэдтэй, 13 хүүхэдтэй гэд. Тэгээ одоо тэр хүүхдүүд нь бол мэдээж одоо бүгд амьдралд хүрээд тус тусын ажил амьдралаа хөөгөөд ингэ явж байгаа. Монголын төрдөө зүтгээд, хувийн хвшилтэд зүтгээд, бизнес эрхлэхийн эрхлээ явж байгаа. Энэ олон хүүхдийг өнөөдөр төрүүлж өсгсөн ээж өнөөдөр яг ямар урамшуул авч байгаа вэ? Монгол эр хүний дунджас наслалт их богино. Эмэгтэйгээсээ бага. Эхнэрээсээ төрүүлээд бурхны оронд явцдаг. Одоо тэгээд нэг настай одоо ер нь бол 80-90 гарцсан улсууд л байгаа л да. Тэгээд мэдээж одоо өөр хүүхэд нь харж үздэг байх. Ер нь төр энэ дээр яг ямар бодлого гаргаж явж байгаа. Энэ дээр ер нь манай хууль бас чиглэл хангаж орох юм боломж болцоо байгаа юу гэдэг юм асуулт байна. Бид нар ч одоо энэ улсыг хөгжил цэцэглэл бүтээн байгуулсан ахмадуудаа хоочид одоо энэ улсыг удирдах явахын үр хүүхдүүдтэй зориулсан л одоо хууль гэж би хараад байгаа. Тэгэхээр яг энэ өмнөхч вэ, ирээдүйч вэ одоо энэ аль аль талаа хамарсан байдлаар за дээр нь одоо энэ нөхөж авахан алдарт одонгийн асуудал яригдах бах. Тэгээд урамшууллын асуудал нь одоо бас яг эргэж нөхөж яригдахаар байна уу? Эсвэл хууль батлагдаад хэрэгжсэн өдрөөс эхэлж яригдахаар байна уу? Энэ дээр одоо бас ямар зарчмын зөрүүтэй саналууд гарч ийн гэдэг зүйл байна. За дараагийн нэг сүүлийн асуулт бол одоо нөгөө өргөж авсан хүүхдийг нэг 3 нас гээд нэг заалт байгаа. Энийг ч одоо бас давхар хасчуул яасан гэдэг энэ зарчмын санал нь ажлын хэсгээр гарсан уу? Өргөж авсан хүүхдийг одоо 3 нас хүртэл гэсэн нэг юм заалт байгаа. Энийг одоо бас байлгах шаардлага байна уу? Өргөж авсан хүүхдүүд тэгээд тоочогдоод явдаг юм зарчмаар явахгүй бол бид нар ч одоо үндсэн хуулийн асуудалтайгаа л нэг хүний эрхийн зөрчилдөө ялгуурлан гадуурхсан байдалтай л өнгөрсөн хугацаанд энэ хууль мөрдөгдөж хэрэгжиж явсан болоо да гэсэн нэг юм үнцэг харагдаад байгаа. Энэ дээр тодорхой хариултууд авчия. За ажлын хэсэг манай отооны Саран Чулуун гишүүн хариулъя. За Баярбатар гишүүний асуултанд хариулъя. За нэгдүгээр асуулт нь ер нь ахмад болон хүүхдэд чиглэсэн энэ төрийн бодлого урамшууллын асуудал дээр ямар байр суурь байгаа юм бэ гэж. Яг төрөөс боловсруулж байгаа эрх зүй бодлогын талаар гэр бүлийн яамнаас бол нэмэлт хариулт авах зүйтэй байх гэж бодож байна. Гэр бүлийн хөгжлийг дэмжих хуультай холбоотой заалтуудыг ус нэмж тайлбарлуулъя. За ер нь бид нар ингээд нэг ийм юм болчиход ах юм. Юм л бол энэ нэг юм одон медалуудыг дандаа ад үзсэн нэг юм хандлага бас байна. Тэгээд яг уу бид нар энийг ингээд үнгүүдүүлээд байгаа хинд өгж байгаа ямар шалгуураар өгж байгаа гэдэг бол тусдаа асуудал. Энэ одон медаль гэдэг чинь ахмадуудын хувьд асуусан учраас би тодруулах гэдэг байгаа. Жишээлбэл нэг одоо 70 настай хүн те 80 настай хүн 60 настай хүн тэтгэврт гарсныхаа дараа насаараа ажиллаж зүтгэсэн тэр амьдралынхаа үн цэнийг өөрөө мэдэрч ойлгоход нь төрөөс үзүүлж байгаа ганцхан л юм урамшууллын асуудал байхгүй. Тэгэхээр бид нар энэ шалгуур дээр ярих хэвээр болон
зохицуулалт дээр ярих хэрэгтэй болохоос биш яг энэ агуулгыг бид нар бол шууд одоо үгүйсэх нь өөрөө залуучуудын хувьд их буруу гэж би боддог. Ахмадуудаа бид нар өнөөдөр олигтой дэмжиж насан туршдаа одоо тэтгэврийн мөнгөний ч олигтой баруун нэмж чадахгүй ингэж дэмжих олигтой одоо дэмжихгүй байжж бас тэр шагнал авж байгаа тэр нэг олон гавьяат алтан гац гэд айгүй хоочртой байд юм байл шүү дээ. Би ч гэсэн одоо шагнал энтер дээр орооцолтморгүй байдаг ингээл маш их хүсэлтүүд ирдэг байхгүй. 2 жилийн өмнө материалаа өгсөн, 1 жилийн өмнө материалаа өгсөн, хүлээгээд лээдэг. Тэгсээр байгаа зарим нэг насвартай барцсан тохиол байгаа. Тэгэхээр бид нар энэ төрөөс өгзүүлж байгаа энэ урамшуулал шагналынхаа асуудлыг зохицуултыг ер нь эргэж харах нь зүйтэй. Агуулгыг бид нар бол шууд үгүйсэх нь бол буруу. Нэгдүгээр асуудал бол тэр байна. За хоёрд гэвэл энэ хуулийн дээр бид нар хоёр зүйлийг л одоо өөрчлөд байгаа. За гурван зүйлийг засаж байгаа гэсэн үг. Хүүхдийн одон одоо алдар тхийн одон авахад бид нар 3 наснаас өмнө үржилсэн байх гэдэг агуулгыг тусгасан байсныг тэр 3 нас гэдэг нь насж байгаа. Яагаад гэвэл үрчлүүлсэн хүүхэд 3 настай байна уу, 4 настай байна уу, 5 настай байна уу, насан туршдаа тэр гэр бүлийн гишүүн учраас бид нар энийг бол тооцож оруулж байгаа гэсэн үг. За нөгөө талдаа түрүүний хэлсэнчлэн за 1 нас хүрэхээс өмнө нас орсон гэдгийг бас бид нар арилгаж одоо бууруулж байгаа гэсэн үг. Энэ нь өөрөө хүүхдийг ялгарлах, хүүхдийн үн цэнийг бууруулах те одоо нэгэнд бид нар төрснийхэн дараа регистрийн дугаар өгөөд гэрчлэгээ олгоод иргэн гэж тооцчод тэр шагнал одон медалийн хэсэг дээр хасаж урамшууллын хэсгээр хасна гэдэг нь өөр ялгарлаж байгаа гэдэг агуулгаар тусгасан ийм зохицуулт байгаа. Тэгэхээр үрчлэгдсэн тэр нас 3 нас байсан заалт бол хасагдаад ер нь үржилсэн гэдгээр л болж байгаа гэсэн үг. Тэгээ гэр бүлийн яамнаас нэмэлт бас хариултуудыг хариулъя. За хууль санаач хариулъя. Өрийн төвөг шүү. Баяротор гишүүний асуултанд хариулъя. Таны ярьж байгаа зүйл үнэн л дээ. Манай ээжүүд 1980 онд нэг эмэгтэй хүн насан туршдаа одоо 6 хүүхэд төрүүлдэг гэж. Төрөлтийн нийлбэр коэффициент 6 байсан. За 2025 он төрөлтийн нийлбэр коэффициент 2 буюу нэг эмэгтэй насан туршдаа 2 хүүхэдэл төрүүлж байгаа. Тэгэхээр олон хүүхэд төрүүлсэн ээж өнөөдөр өндөр настай бараг нэг 70-аас 90 насны өндөр настай ээжүүд маань л 6-аас бараг дээш 8, 9, 10 хүүхэдтэй ээжүүд бол их цөөрсөн байна. Тэгээ энд бид нар бас бодлого барих гэр бүлийн ялангуяа энэ өндөр настай ээжүүдийг дэмжих бодлого бол бас тусдаа явах нь зүйтэй гэдэгтээ би тантай санал нэг байна. Өмнө нь энэ хуулийг Монгол Улсын ерөнхийлөгчийн одоо өргөн барьсан хууль 2024 оны 5 сард нэмэлт өөрчлөлт өргөн барьж энэ өөрчлөлтийг хийсэн. 0-1 хүртэл насандаа За Баярбатар гишүүн тодруулж асууя. Тэгээ манай одоо энэ хэлцэж байгаа хуулийн нэр маань өөрөө олон хүүхэд төрүүлж өсгсөн эхийг урамшуулах тухай. Тэгэхээр яалтчгүй одоо тэр 8 хүүхэд, 10 хүүхэд, 13 хүүхэд өсгөж хүмүүжүүлээд энэ улс их орондоо бэлдээд өгсөн ээж нар өнөөдөр ямар байдалтай байгаа. Энэ дээр төр ямар бодлого өрхөө гэдгийг л одоо гол би энэ хуулинд бас тусгаж өгмөр байгаа. Энэ хуулийн нэр нь өөрөө тийм шүү дээ. Өсгсөн гэж байгаа юм. Өнгөрсөн цаг дээр. Тэгэхээр энийг л одоо зарчмын хувьд оруулж өгөөч гэж би хүсэж байгаа. За ажлын хэсэг дараад нь хууль санаачлагч хариулъя. Саранчлуу гишүүний микрофон. За Баярбатар гишүүний асуултанд хариулъя. Ажлын хэсгийн хувьд бол хууль санаачлагчдаас өргөн мэдүүлсэн хуулийн төслийн зүйл заалт өөрчлөлтийн хүрээнд л бид нар одоо зарчмын зөвлөлтөд санал гаргаж байгаа болохоор өөр нэмэлтээр санал гаргах тийм зохицуулт байхгүй бэл. Тэгэхээр бид нар бол энэ удаад бол энэ дээр л ажиллаж байгаа гэсэн үг. Хөндөөгүй байгаа өөр заалтыг хөндөд төвхтэй. Бид нар гэр бүлийн хөгжлийн тухай хууль болон бусад багц хуулиуд бас өргөн барихаар яригдчихэж байгаа, ажиллаж байгаа учраас үүнтэй холбоотой нэлээд олон бас шинжилгээ яригдах байхгүй. Тэрийг гэр бүлийн яамны тайлбарыг ажлын хэсэгт байгаа учраас тайлбар нэмж өгье дараагаа. Ер нь дэгээрээ тийм л дээ. Хуулийн төслийн нэмэлт өөрчлөлт бол тэр нэмэлт өөрчлөлөөр хөндсөн заалтууд дээр л бид нэр санал гаргаж өөрчлөлт найруулах засах боломжтой. Хөндөгдөгөө заалтыг хөндөх ямар ч боломж байхгүй. Тийм болохоор одоо энэ бол ойлгомжтой байгаа. Тэгэхээр одоо бусад хуулиуд дээр цаашдаа анхаарах асуудал болж хэрэгдэх баг.
За хууль санаач хариулъя. Тэгээд дараад нь зочинго танилцуулж. За яагаад энэ асуудлыг бас анхнаасаа хөндөж оруулж ирсэнгүй гэдэг агуулгаар асууж байна гэж ойлгож байгаа. 2011 онд хуулинд өөрчлөлт орохдоо хүүхдийн тогтцоолсон хуучин бол 6 8 хүүхэдтэй байж ээж 1-р одоо 2-р одоо авдаг байсан бол одоо 4 хүүхэдтэй 2-р одоо 6 хүүхэдтэй 1-р одоо авдаг өөрчлөлтийг 2011 онд хийсэн. Өөрөөр хэлбэл олон хүүхэд гэдэг тоог цөөрүүлж үтсэн. 6-аас дээш хүүхэдтэй ээж таны ярьж байгаа энэ заалтад орж байгаа. За энэ хүрээнд Монгол Улсын засгийн газар олон хүүхэд төрүүлсэн эхийг урамшуулах энэ хуулийн одоо үйлчлэлийн хүрээнд олгодог урамшууллыг 25 оны 1 сарын 1-ээс жилд олгодог дөнгө нь 200 мянга 400 мянга болгож нэмсэн байдаг. Нэмэт хариулахад энэ одоо ээжүүдэд хизээнээс эхэлж энэ урамшуулал олгогдох юм бэ гэж мөнгөтэй холбоотой асуудал энэ хуулиар зохицуулагдахгүй засгийн газрын тогтоолгоороо эх оны 1 сарын 1-ээс явах ёстой. Энэ жил төсөвт ямар нэгэн ачаал үүсэхгүй байх үднэс 27 оны 1 сарын 1-ээс гэдэг өөрчлөлт орж байгаа гэж ойлгож байгаа. За баярлалаа. Зочин танилцуулъя. Улсын их хурлын гишүүн Дамбын Батлуудын урилгаар Орхон аймгийн Баян өндөр сумын Булаг багийн ахмадууд улсын их хурлын үйл ажиллагаа төрийн ордонтой танилцж байна. Улс орныхоо тусгаар тогтнол бүтээн байгуулалт бүхэн та бүхний минь залуу насны эрч хүч, уйггүй хөдөлмөр, халуун сэтгэл дээр тогтож байдаг гэдгийг энэ эндэр дээрээс хэлэхэд таатай байна. Та бүхэндээ улсын их хурлынхаа нийт гишүүдийн нэрийн өмнөөс эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсээрөөё. Манай хойд бүсээ сонгогдсон гишүүд маань энд сууж байна. Тэгээд манай Батлууд гишүүн, Үрийн Туяа гишүүн, Бат Эрдэнэ гишүүн, Баярбаатар гишүүн олон хүүхэдтэй эхийн урамшууллын хууль бид хэлцэж байгаа гэдэг та бүхэндээс энэ дашимд сонирдуулъя. За их хурлын гишүүн Наран цэцгийн Алтан шагаа гишүүн асуултаа асууно.